Дараагийн мэдээлэл уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг 2008 онд менежментийн хувьчлалаар Хатанбаатар нарын хүмүүст 3 жилийн хугацаатай хувьчилсан. За тус төвийн харьяанд зайсан дахь эмчилгээ сувилгааны төв, гачууртад эмийн ургамал тариалах 10 талбай, эмийн үйлдвэр, гараж зэрэг ингээд нийтдээ 8 объект байдаг. Аудитын байгууллагаас 2012 онд тус төвд шалгалт хийж хувьчлалыг шаардлага хангаж байна гэж үнэлсэн бол 2014 онд шаардлага хангахгүй байна гэж дүгнсэн юм. За энэ үеэс хойш нийслэл өмчөө буцаа авах гэж чадахгүй өнөөдрийг хүрчээ. Энэ талаарх мэдээллийг сэтгүүлч Эрдэнэ Цэцэг дэлгэрүүлэн хүргэх болно. За орой мэнд хүргэе үзэгчдээ. Тэгэхээр уламжилт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн хувьчлалын асуудал бол анх 2004 онд яригдж эхэлсэн байдаг. Тухайн үед тендер сонгон шалгаруулалт зарласан боловч ямар нэгэн байдлаар аж ахуй нэгж орж ирээгүй, ямар нэгэн байгууллага хүсэлт ирүүлээгүй гэсэн үг. Ингээд тендерийг цуцалж 2008 онд дахин менежментийн гэрээг Хатанбаатар нарын хүмүүстэй байгуулсан байгаа юм. Ингэхдээ жоохон ямар шалгуур үзүүлэлтээр энэ Хатанбаатар нарын хүмүүсийг шалгаруулсан гэх мэдээлэл хүртэл тодорхойгүй. Хатанбаатартаа байгуулсан гэрээ нь менежментийн гэрээний үлгэрчлсэн загвараас өөр байгаа. Тухайлах юм бол үлгэрчлсэн загвар дээр энэхүү гэрээг дүгнэх хүртэл байгууллагын 100% нийслэлийн өмчтөй хуулийн этгээд хэвээр байна гэж заасан бол харин Хатанбаатартаа байгуулсан гэрээн дээр энэхүү гэрээг дүгнэх хүртэл байгууллагын төрийн өмчтөй хуулийн этгээд хэвээр байх бөгөөд баталгаажсан хөрөнгө оруулалт нь менежментийн багийн өмч байна гэж тусгасан байна. Сүүлийн 30-аад жил энэ Хатанбаатарын эмнэлэг гэж нэртэй эмнэлэг өөрөө байгуулад уг нь нийслэлийн засаг даргын дэрэгдэх элэг судлалын үндэсний төв гэдэг эмнэлэг шүү дээ. Өмч нь манаа дээр. Урсгал зардал нь манахаас. Тэгээ дээр нь нэмээд бонусанд нь эмийн үйлдвэр бүтнээрээ зайсанд байдаг хуучин халдвартын больницыг тэр чигтэн. Дээр нь нэмээд гачууртад байдаг эмийн үйлдвэрийг дахиад бүтнээр нь 20 газартай дахиад нэг объект байгаа гэж байна. Ингээд энийг бүгдийг нь үнгүй аавна гэдэг ингээд ах トゥ хамаатан саднаа гаргаж орилуулсан байна. Тэгэхээр уламжилт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн хувьд өнгөрсөн хугацаанд нийслэл болон улсын төсөөс урсгал зардлын санхүүжилтийг авч ирсэн байгаа юм. Тухайлбал 2008-аас 2021 оны хооронд нийт 7.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсөөс авсан байгаа юм. Үүнээс гадна тус эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байгаа иргэдийн хувьд нийгмийн даатгалын сангийн төсвөөс мөн санхүүжилтийг авдаг. Ингээд 2008 оноос 2023 оны хооронд нийт 26.8 тэрбум төгрөгийг тус эмнэлэгт зориулсан төсөлсөн байгаамаа. Мөн тус төвийн барилгад харьяа барилгуудыг нэрлэх юм бол нийт 8 объект байгаа. За үзэгчдээ бид бүхэн уламжилт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа эмчилгээ сувилгааны төвийн гаднаас мэдээлэл хүргэж байна. Богдуулын аманд байрлах тус газар богдуул сувилийн газар үйл ажиллагаа явуулдаг. Харуул хамгаалтын ажилтны хувьд мэдээлэл өгөх хүн байхгүй учраас оруулах боломжгүй гэх тайлбарыг өгч байгаа. Таны харж байгаачлан тус газарт эдгээр барилгууд үйл ажиллагаа явуулдаг. Нийт газрын хэмжээ бол 3.8 га газар 2.8 тэрбум төгрөгөөр үнэлэгддэг гэх мэдээлэл байгаа. Мөн тус газрыг хувийн зориул дээр ашигладаг. Эндээс гарч байгаа төсөв зардлыг нийслэл улсын төсөөс гардаг гэх мэдээлэл бас байгаа юм аа. Ерөнхийдөө бол сардаан гэж яригддаг. Сардаан нэг 80-100 хоригт эмчилүүлдэг гэсэн үг. Иргэдээс нэг мөнгө төгрөг гэхэд байхгүй. Манайх цэвэр даатгалаар. Ерөөс улсын сувилан шүү дээ. Энд байгаа нэг 4-5 барилга шүү дээ. Энэ эдгээр барилга бүгдээрээ ажиллаж байна уу? Яг сувилийн зориул дээр ашиглагдаж байгаа юу? Тэд нарыг бол бид нар сайн мэдгүй шүү дээ. Холбогдох хүмүүсээс нь асуух хэрэгтэй. Анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа бол Ташхи Чойлон хийдийн хойно барилах эмийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж ирсэн. Тус барилгын хувьд бол 1952 онд ашиглалтанд орсон. Ашиглах боломжгүй зураг төсөл байхгүй гэдэг дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргаж ирсэн ч гэсэн саяхны хүртэл тус барилгад иргэн амьдарч харуул хамгаалтын зорилгоор амьдарч байсан гэх мэдээлэл байгаа юм. Тэгэхээр энэ газрыг зах зээлийн үнэлгээгээр аваад үзэх юм бол 100 айл 11-р хороолын орчимд 600 м квадрат газар ойролцоогоор 400-аас 500 сая төгрөгийн үнэлгээтэй байгаа юм. Тэгвэл эмийн үйлдвэрийн барилгын газар нь бол нийт 3000 м квадрат гэж үнэлсэн. Ингээд үзэх юм бол газрын үнэлгээгээр 3 тэрбум төгрөгт хүрэхээр байгаа. Ингээд нийслэлийн зүгээс бол өмчөө эргүүлэн авч ийн гэдэг үндэслэлээр 4 сарын 15-наас тус барилгыг албатан чөлөөж буулгаж эхэлсэн. Энэ талаарх мэдээлэлд анхаарал хандуулъя.
Манайх ерөнхийдөө 2 сарын 7-ны өдрөөс гэрээ байгуулад одоо энэ Эмэн өвдөр Хатанбаатар эмнэлэг заашин дахь сувилал гэж байгаа. Энэ 3 объектээр ажиллаж байгаа. Энэ объектээр ажилласан мөртлөө бид нар дотгошоо ерөөсөө нэвтрээгүй. Дотор нөгөө наадлын өрөөнд нэг за миний тооцоогоор нэг 4-5 хүн амьдарч байсан. Ээжлээд яваад ээжлээд ирээд идэм байна. Нэг өсөндө манаачаар юм болов гэж бодсон. Голын хаалгаар орох боломжгүй лацтай ломбтой учраас бид нар эвдэж орох боломжгүй. Яагаад гэвэл бас цагтаа тэр прокурорын зөвшөөрлөөр л орно шүү дээ. Хамаагүй нэвтэрч болохгүй учраас бид нар гаднаас ерөнхийдөө хяналт тавьж ажиллаж байсан. Уламжилт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг одоо хувьчилж авсан Хатанбаатар гэж хинбэ гэх мэдээллийг бид та бүхэнд хүргэе. 1997-оос 2000 онд нийслэлийн засаг даргын нийгмийн бодлогын зөвлөх, 2000-аас 2004 онд ерөнхий сайд энх баярын нийгмийн бодлогын зөвлөх, 2004-ээс 2008 онд байгаль орчны сайдын зөвлөх, 2007 оноос Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын ерөнхийлөгч, мөн 2012 онд эрүүл мэндийн яамны төрийн наримчгийн даргаар ажиллаж байсан гэх юм мэдээлэл байгаа юм. Тэгэхээр нэг осондоо одоо төрийн өндөр албан тушаал ашиглаж байх явцдаа одоо улсын өмчийг хувьдаа авч ашигласан юм процесс гарсан юм биш үстэй гэх юм асуудал үүсэж байгаа. Тэгвэл бид одоо тухайн үед буюу өмч хувьчлал явагдах үед хотын дарга хэн байсан бэ гэдгийг талаар мэдээлэл хүргэе. Тухайн үед бол 2007 оноос 2008 оны хувьд бэлэгт хотын даргаар ажиллаж байсан байгаа юм. Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Хатанбаатартай холбогдож одоо мэдээлэл авахыг хүссэн боловч мэдээлэл өгөх боломжгүй гэдэг тайлбарыг өгсөн. Нийслэлийн зүгээс бол нийслэлийн өмч хувьчлалын комисс өнгөрсөн 4 сарын 15-нд хуралдаж одоо өмч хувьчлалын 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Мөн одоо эмнэлгийн захирлаар өөрсдийн хүмүүсийг томсноос гадна тухайн эмнэлэгт засвар хийж дотрын болон хүүхдийн эмнэлгээр цаашид үйл ажиллагаа явуулна. Мөн давхар одоо уламжилт анагаах ухааны элэг судлалын клиник төвийнх нь үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэх мэдээллийг өгч байгаамаа. Мэдээллийг хүргэлэн анхаарал хандуулсанд баярлалаа.